Сайн байцгаана хүмүүс те. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ маш гоё өнгөлөг байгалийн зураг зурж сурах болно. Ингэхдээ нэлээд олон өнгийн гоо ширэг болно шүү. За хамгийн түрүүнд хэрэгтэй зүйлс маань болохоор бүгдээрээ цаасаа нааж бэлдээ харандаагаараа хар зураг гаргацгаая. Ингээд нэг талбайгаа гараараа ингэж баримжаа авч агаад 2-1 дээр нь зөөлөн зурчээ. За энэ маань нэг заавал тэгшгэн байх албагүй. Ерөнхийдөө ингэж зурчээ. Энэ бол тэнгэр газар хоёрын маань зааг байгаа. За энийхээ доор нь болохоор бүгдээрээ наран цэцэг зурцгаана. Наран цэцгийнхаа дэлбэг бүрээр нь зурах бус зөвхөн голынх нь бөөнийхийг эхний ээлжинд гаргацгаая. Хамгийн том наран цэцгээ болохоор энэ гол хавцаанаа ингээд нэгийг зуръя. Нэг харилцаа. Гэхдээ хүмүүсийн бөөнийхийгөө яг нэг игнэнд орох гэдэг нэг игнэнд орохгүй яг зэрэгцэхгүйгээр байлуулах юм бол зураг маань өшөө сонирхолтой болж байна. За энд нь дахин нэг бүрхээ. За одоо нөгөөдөө 4 наран цэцэг болчлоо. Одоо үлдсэн наран цэцгийг нь болохоор маш жижигхэн бүрхийтэй хич. Энд нэг. За дахиад нууд авцуулсан хэсгийг бүгднийг хянаарай. За хэдэн наран цэцэг болсон бэ? Ингээд 8 болсон байна. Дахиад нэг хич. За магадгүй ингээд эндээ тал орсон байх юм сонирхолтой юм болов. Бүгдээрээ одоо бодоод эхэлнэ. Бидэнд хэрэгтэй өнгө болохоор цагаан, шар. За энэ шар маань болохоор тод шар өнгө маань байгаа шүү. Илүү цайвар. Улаан өнгө, улбар шар биш яг улаан өнгө. Тэгээд хоёр төрлийн ногоон өнгө байгаа. Нэг нь илүү шардуу туяатай, нөгөөх нь сэхэр туяатай. Энэ болохоор хөхөн барилжээ. Энд болохоор наран цэцгийнхаа голыг нь зурах бор өнгө. Хэрвээ бор өнгө байхгүй бол хүүхдүүдээ бүгдээрээ бас бор өнгө холоо гаргахыг өнөөдөр сурч авах болно. Юун түрүүнд хамгийн том биерээ авлаа. Тэнгүүтээ усандаа баг зэрэг нь оргоод шар өнгө бирэндээ аваад за яг энэ хоёр ингээд 2-1-ээс дээшгээ дахиад яг гол хэсэгт нь бүгдээрээ шар өнгөө ингээд зурж өцгөө. Энэ болохоор нарны туяа. За дахиад биерээ усандаа дүрээд баг зэргийн улаан өнгө саний шар өнгө дээр нэцгээе. Улбар шар өнгө үсэж байгааз. Хэрвээ бүгдээрээ биерэндээ удаа ихээр нь авах юм бол сайн холилдно. Эсвэл холилдохгүй байвал усаараа бас уусгаж үзээрэй. Гол нь ингээд будахдаа голд нь юм цагаан зай үлдээхгүйгээр ингэж маш гоё нягт будах хэрэгтэй. Нэрээ бабагаар улаан нэмцгээе. За будахдаа яг шуулан биш баг зэрэг ингээд нэмсэлж байгаа юм шиг юм дээшээгээ юм 100 хэлбэртэй аваад за доошоогоо бол часуулаа өнгөөр энэ талбай хүртлээ хөлтөн буцацгаая. Өнгөө ингээд үечлээд буцсан болохоор өнгө маань маш гоё ус харагдаж байна. За энэ жижиг сажиг булангаа үлдээсэн хэсгээ сайн хараарай хүмүүстээ. За биерээ одоо усандаа бүгдээрээ сайн угаагаад дахин шар өнгө авцгаая. За ингээд шар өнгөө аваад баг зэргийн цэхэр өнгө нэмээ. Гой зөөлөн ногоон үсгээд одоо цагаан өнгөө баг зэргийг аваад цэхэр өнгөтэй баялаа. Энэ цайвар цэхэр өнгөөр одоо үлдсэн талбайгаа улаанаар дүүргэсэн шиг энийгээ цэхэр өнгөөрөө дүүргэцгээе. Шар өнгөтэйгээ холилдож жоохон ногоон төрөлтэй болчих. Биерээ дахин усандаа угаагаад одоо яг гол цэхэр өнгө үсэж.
За хэрвээ хоорондоо жоохон уусаагүй хэсэг байвал бүгдээрээ биеэр усандаа сайтар угаагаад ямар ч бодлогонд дүрхгүйгээр усаараа ингэж усгацгаая. Биеэрээ хоёр тийш зөөлөн усгаж. За тэнгэрээ эхний ээлжинд гоё талбайгаа өнгөөр дөрвөж өглөө. Үүнээс цааш хоёрдугаар хагасыг нь яах вэ гэхээр энэ шатсан байгаа ногоон өнгөнүүдийг ашиглан талбайгаа дүргэцгээе. Эхлээд тийм шар цайвар ногоон өнгөөрөө бүгдээрээ ингээд тал хүртэл бодно. За энэ хоёрын хооронд зай гарч байгаа хэсгийг сайн анзаараарай. Энэ бөөрийн хөдөлгөөн баг зэрэг бодог маань орсон ч гэсэн зүгээр. Яагаад гэвэл энэ гуашны араас энэ харандаа маань харагдаж байгаа учраас санаа зовох зүйлгүй. За ингээ хоёрдугаар хагасаас нь эхлээд өөр төрлийн ногоон өнгө ашиглацгаая. Хэрэв хүүхдүүдээ энэ цэгэр ногоон өнгө байхгүй байвал бараан ногоон өнгө байсан ч гэсэн болно шүү. Эсвэл энэ цайвар ногооноо хөх өнгөтэйгөө хайснаар энэ ногоон өнгө үүснэ. Хэрвээ ингэж сайн гарахгүй байх юм бол усандаа биерээ дүрээд өнгөөр баг зэрэг холиод шингэлээд бодох юм бол илүү гоё гулгаж гарч байгааз. За ингээд татлан талбайгаа бүгдээрээ бүрэн бодож туслаа. Одоо бүгдээрээ мөн л адилхан том биерээрээ юу их вэ гэхээр энэ хөх өнгөндөө за биернийхээ усыг ингээд нэлээд шавхчих. Магадгүй хажуудаа салхитахаараа арчсан ч болно. Зэхэр өнгөн дээрээ зэргийн энэ ногоон өнгөө нэмээд өшөө бараан болгож юм тийм ээ. Тэгэнгүүтээ бирээ одоо ингэж хийхгүйгээр тогшиж эхлэв. Будгаа тогшонгууд биерний маань үзүүр ингээд базараас хагалгаар болно. Энийг ашиглан сагалгаар биерээ ашиглан бүгдээрээ алсад байгаа мод зурцгаая. Ботнууд зуръя. Ингээд будгаа ингэж усгүйгээр өтгөнөөр авахаар өнгө маань ингэж бараан харагдаж байгаа. Багш нь ингээд тогшиж явж байгаад тогшоод яг энэ ногоон шугамныхаа дээгүүр улаан дээрээ баг зэрэг оруулан мод зурцгаая. Бидний төсөөлөлд ямар мод вэ? Та бүхэн дуртай модоо зураарай. Зарим хэсэг нь ингээд магадгүй дээшээгээ гацуур шиг хэлбэртэй, зарим нь болохоор юм бөөрийнхээ бот байж болно. Бүх моднууд маань жигд өндөртэй байх юм бол уйтгартай болно. Тийм учраас зарим мод маань өндөр, зарим нь намхан, тэгээ бас юм хөдөлгөөнтэй байвал гоё. За энэ болохоор дахин нэг өөр мод зурцгаая. Ингээд эхлээд голыг ингээд зурчихна. Өндрийг гаргаад. Тэнгүүтээ яраа ингээ хоёр тийш ингээд цэглээд. Ярээ ингээд биерээ сайн арзаж өгөхгүй байвал усыг нь дахиж шавхаж агаад бодгондоо сайн ингэж тогшиж өгөөрэй. За ингээд бүх модоо зурд дуусны дараагаар татаад тэгшилчээ.
Одоо би энэ цэнхэр байгаа дээр цэнхэр дээрээ улаан өнгөө ингээд нэмээд үзтээ хөлтүүдээ. Энэ хүрийн ханд өнгө гарч агаад энэ дээрээ баг зэрэг шар өнгөө нэмэх юм бол бидэнд бор өнгө үүснэ. Шар, улаан, цэнхэр энэ гурван өнгөө холих юм бол хэрвээ тунгийн зүгт харуулах юм бол маш гой бор өнгө үүсдэг байгаа шүү. Та бүхэн туршаад үзээрэй. За, гаргасан энэ бор өнгөө руу наран цэцгийн голыг буцацгаая. Жижигхэн голыг нь зурхтаа жижигхэн бэрээ ашиглаж болно. Аль дэвтэйхэн байгаа тэрийг л ашиглаарай. За, үлдсэн хэсгийг нь болохоор багш нь бэлэн байсан бор өнгөө руу бодлоо. За, бараг л ялгаа байхгүй байгаад багшийн дээр даруусан дээр жоохон цэнхэр өнгө хэвцэрч. За, ингээд бүх голоодоо бодож дуслаа. Одоо бүгдээрээ арай юм жижигхэн бэрээ гаргаж ирээ. Энэ бөөрийнхөө үстэй жиж болно, юм хавтгай жиж болно. Аль хэвтэлнээрээ хийцгээе. Улбан шар өнгийг яаж гаргадаг вэ хүмүүстээ? Шар дээр улаан өнгөө нэмнэ. За. Тэ харилцаад. Дээрээ наран цэцгээ зурхтаа хамгийн хол байгаа энэ жижигхэн наран цэцгээс ихэл зурна. За, багш нь бодгоо дахиад нэг шахаад. За, бэрээ ингэж хажуугаар нь барьж агаад за, бодгоо нэлээ ихээр нь авъя. Ганц л татж байгаас маш олон давхарлахгүйгээр нэг л татаад явна шүү. Зарим дэлбэр нь улбар шар, зарим нь шар өнгөтэй. За. Ингээ гол руугаа бас яг таг тулахгүй ч гэсэн ингээд яг гоё ирмэгдээд явж байгааз хэрвээ шар өнгө маань харагдахгүй байвал будгаа ихээр нь ялцгаая. За, одоо багш нь арай жоохон өөр бэрээр зурж үзүүлье. Энэ болохоор бөөрийн шиштэй бэр. За, одоо ингээд ойртох тусмаа бүгдээрээ арай ч том бэр ашиглаж эхэлнэ. За, шар дээр өшөө улаан өнгөө нэмээд шар өнгөөрөө том гэлбээнүүд зарцгаая. Зарим наран цэцгийнхаа дээгүүр нь зураад яваарай. Тэгжиж гоё том жижиг наран цэцгүүд маань орон зай үүсгэж харагдана. Өөрөөр хэлбэл наран цаана харагдана гэсэн үг. Бүх наран цэцэг маань жигтгэн том жижиг нь адилхан байх юм бол зураг маань өдөртөө харагдана шүү. Багшны дээр дор жижигхэн байсан наран цэцгээс зураг мартчих. За, цагаан дээрээ шар өнгөө нэмээд камер харагдаж байна уу? Нилээх шар өнгө хэрэг болж байгаа зүгтээ бай.
За наран цэцгийн манд дэлбээ үзүүрлэг нарийнхан яжиж илүү гоё бодтой болно шүү. За хоёр адилхан шар онг хоорондоо давхцгаа харагдахгүй байгааз тийм болохоор баг зэрэг цагаан онг илүү наан аваад дээр илүү цагаан онг нэмээ. Давхцуулаад. За одоо бүгдээрээ наран цэцгийнхаа голын хэсгийг нь илүү гоё амьд болгохын тулд улаан шар онгоор дахин холиод энэ удаад илүү улбар шар онгоор, улаан улбар шар онгоор цэвэрлж өгцгөө. Наран цэцгийн гол эдгийг ямар эдгийг санаж байна уу хүмүүстээ? Голтой ингээд зихтэй байдаг шүү дээ. Өрнүүд нь. За зөвхөн нэг үг гэлтгүй улаан шар, улбар шар өрнүүдийн хооронд хослуулан цэвэрлэцгээе. За одоо бүгдээрээ бүх наран цэцгийнхаа гадна талын шар хэсгийг нь шөө гоё тодруулахын тулд цагаан дээр нэрсэн шар онгоороо дэлбэрийнх нь үзүүрийг нь тоцтолж өгье. Хөшөөгөө дуурайгаад энэ цагаан цэвнүүд тавиад татаад. Одоо бүгдээр энэ зураг маань дуусна гэхээр тэнгэр маань нэг л хоосон санагдаад байгааз. Тийм учраас тэнгэртэй гоё нар нэмцгээе. Нар л гэхээр өнөөдөр ингээ бүрийнхээ цагаанаар зурхгүй. Энэ удаад үүлний цаанд байгаа нар зурна. За хамгийн анх бодож ирсэн хамгийн том бэр агаад. За багш дахиад шар өгье. Бэрээ дахин дээр усыг нь авч шавж агаад цагаан өнгөн дээрээ ингээд товшоодог. Цаг цагаан өнгө шүү хүмүүстээ цагаан шар биш цаг цагаан өнгөн дээр товшиж бэрээ савцайлглаа. За яг энэ шарынхаа голоор нь бүгдээрээ цэвэрлцгээе. За эргээ шар өнгөөрөө ингээд
Окей. За эргээд харинаар юм уу шар өнгийг гоё цэглэж оруулж болно. Энэ яг мод зурдагтайгаа адилхан техник юм шүү гэдэг үү? За араас нь баг зэрэг улаан онготойгоо холилоо. Улбар шар өнгөөр үйл зурцгаая. Хэрвээ цагаан маань шар өнгөн дээр илүү цагаан харагдахгүй байгаа тэгвэл бүгдээрээ 90-20-ийн жоохон улбар шар өнгөтэй болоод өгөөрэй. Тэгэх юм бол цагаан өнгө маань ингээд хар цагааны ялгартлаараа илүү тодорхойлж харагдана. За энэ нарыг үүлэн завсраас гарсан энэ нарыг үүлэн чулууны наран гэдэг. За энэ наран маань ингээд үүлэн дунд наран ингэж гоё цацаж харагдаж байгааз тэгэхээр нэм гоё туяа үүсдэгтэй. Тэрийг нь бүгдээрээ биерээрээ дахин гаргацгаая. За биер маань мөн л маш хуурай байх хэрэгтэй. За энэ цагаан шаргал өнгөнд баг зэрэг дүрээд сагсаалглаа. Одоо биерээ маш хөнгөлөх тах хэрэгтэй шүү. За голоос нэхлээд нэг татъя. Тийм артлинууд нь гэрэлтэж харагдаж байгааз. За ингээд. Зарим хэсэгт нь шар өнгөөр гол нь нөгөө нанаасаа ингэж бүх тал руугаа цацарж байгаа учраас ингэж гоё жив тахтаа чухал шүү. Тэгэхгүйгээр ингээл нарны цацраг нийшээгээ нэг цацраал, нийшээгээ нэг цацраалах юм бол энэ чинь дээрээс тусч байгаа чид юм биш үү те? Нэр юм ингээд цаангор газар ингээд цацруулаад. Гуаш маань нэлээд тунгалаг чанартай учраас ингээд анх зурж байсан нарны цэцгүүд маань ногоон өнгөндөөш ингээд ногоон өнгөтэй болсон байгаад багшны нэг дахин нэг удаа шар өнгөөр дөрвөж өгцгөөе. За энэ удаад зөвхөн хамгийн ойрхон байгаа том цэцгнүүдээ тодруулъя. Хэрвээ гуашны ингээд шингээгүй нарны цэцэг нь гоё шар хийвэрэ байх юм бол заавал багшийг тодруулах шаардлагагүй. Шар өнгөө энэ удаа нэлээд явж тоолгож өгцгөөе. За ингээд наран цэцгээ хэрвээ зураад гоё боллоо гэж бодох юм бол тэр ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгацгаая. Ийм гоё бүтээл зурсан чинь бүгдээрээ гарын хэсгээ зурна. Зурхтаа цэцгнүүд дээрээ зурчих юм бол бас яг гоё харагдахгүй тийм. Иймэрхүү зав зайгаар нь ингэж зурвал гоё болно. Яг ийм гоё наран цэцгийнхаа дээр юм бичих юм бол муухай болно шүү. Бас тэнгэрийн энэ дээр болохоор яг мэдэгдэхгүйгээр гоё үүшгээр нэрээ цагаан өнгөтэй бичиж болно. Эсвэл энэ доор бас харан өнгөөр бичиж болно. Ийм гоё зурсан зураг багштайгаа хуваалцаарай. Баяртай.